Одоогоос 1500 жилийн өмнө Монгол баатруудын тоглож байсан Алтай ятгах хөгжмийг сэргээн бүтээх тусал Алтай нутагт үргэлжилсээр байна. Жүрээ гэгч Баатар эрийн нэрээр нэрлсэн чуулгын уран бүтээлчид цааш уран бүтээлээрээ дамжуулан хөгжмийг нийтийн хүртэл болгох тал дээр онцгойлон анхаарч эхэлжээ. Алтай ятгах хөгжмийг 2008 онд Ховд аймгийн Манхан сумын нутгаас булшнаас олж Алтай ятгахын шинэ түүхийг хэлсэн гэж үздэг. Түүнээс хойш өдгөө 15 жил өнгөрчээ. Эртний хөгжмийн зэмсэг Алтай ятгахын цар нь 2 мм нэмгэн тээг нь салаагүй байдалд алдсан байна. Энэ нь тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэж байна. Энэ удаад бол бас Алтай чуулгын дарга Утганбаатарын урилгаар бас хөрөлдөж ирээд энд бас чүрээ гэж Алтай ятгахын чуулга байгуулагдсан. Чүрээ чуулга маань бас Монгол улсын хэмжээнд цорын ганц Алтай ятгахын чуулга. Өнөөдөр мэргэжлийн хэмжээнд ийм бүтэц бүрэлдэхүүнтэй, ийм олон сайхан тоглоочтой ийм Алтай ятгахын ийм чуулгадаас ховор байна. Тэгээд энэ бас Алтай ятгахын хөгжид бол бас онцгой ийм түүхэн ач холбогдолтой ийм чуулга. Тэгээд Утганбаатар даргын санаачлах юу гэхээр хурж ирээд энэ Алтай чуулгыг дахин мэргэжлийн хэмжээнд боловсруулах бас шинээр бүтээл хийх гэдэг. Тэгээд бид бас ирээд иргэдэд нөхцөл байдалтайгаа танилцаад тэгээд ямар тач жангар туйлыг мэргэжлийн уран бүтээлчдийн хэмжээнд тэр зама Алтай ятгах бас өнөө хамссан мэргэжлийн уран бүтээлчдийн хүрээнд бас өөр төвшөнд жангараа гаргаж ирье. Жангараа ая данг дахиад судлыг гэдэг үүднээс жангар дээр бас бид бас сүүлийн 2-3 өдөр ажиллалаа. Тэгээд жангар туйл бол ерөнхийдөө нэлээд амжилттай явж байна. Бид удирдгал хэсгийн эхний хэсгээр ажилласан нь хөг ая данг бас өнөө цаг үед бас дахин сэргээгээд тийм ээ. Тэгээ энэ газар нутг маань бас өөр ингэсэн бас авшигтай энэ жангарын туйландаа гардаг орон зай тэр цас дэх хайрхтууд бүгдээр энэ байдаг л да. Захуу зармгийн гов тэр говь дээр дамжаад тэр эртний дэрвийн их далайг дагсан бас нэг өөр ингэсэн тийм эрчимийн дотроос яваад байдаг. Тийм болохоор жангарт бас энэ тухай бүгдээрээс бүрэнгүүцт энэ газар нутгийн тухай хүүрэнсэн байдаг. Тэгээд жангарыг бид хийх нь өнөө цаг үед бас зайлшгүй шаардлагатай. Урд нь бол өвлө уламжлалаар голдоо том хэмжээний туйлээд ингэж өвлөгдөж хайлгдчихсан. Бид бол мэдээж тэр том туйлчдаг өвлө уламжлалын хэмжээнд бас ингэж хийхэд бас амаргүй. Энэ бол үнэхээр онцгой маш том өв уламжлал. Хэдий тийм хэдий ч гэсэн өнөөдрийн үзэгчдэд зориулаад чүрээ чуулга маань бас эртний 1500 жилийн түүхтэй Алтай ятгахыг мэргэжлийн хэмжээнд бид бас ингээд зохицлооч энэ олонний хүчээр жангар туйлын удирдгал хэсгийг бас сонирхолтой хэлбэрээр төмөн олон төлөвлөе гэсэн байдлаар энэ ирсэн зорилго маань бас амжилттай биелжээ. Үүний хажуугаар бас чүрээ чуулгатай 2-3 бүтээлийг бас тавьж өгöd. Тэгээд энэ буцах хугацаа маань ойртчих шиг байна. 10 гаруй жилийн өмнө олсон археологийн олдврыг өнөө цагт дахиж хөгжим болгож хөгжмөө дамжуулаад угсаадны нэлээдгүй олон соёлыг ард түмэндээ холбож байгаагийн хувьд Алтай ятгахын өөрийнх нь үнцэн бол оршин. Энэ үед бол яг ийм чухал цаг үед чүрээ чуулга байгуулагдаж байгаа нь эртний өв соёлыг буцаад нүүдэлчдийнх нь өнөө цагийн цаг үетэй холбож өгөх бас 1500 жилийн өмнөх өв соёлыг өнөө цагт бас ингэж холбож ингэж илэрхийлж байгаагаар чухал. Энэхүү хөгжмийг дахин сэргээснээр Монгол угсаатны дархлаа хийгээд олон зуун жил дахин бий болох хүний дотоод мэдрэмжүүдийг сэргээж байгаагаар онцлогтой. Хөг их шиг авиа аялал нь хүн төрлөختөнтэй салшгүй найдын зүйл юм. Энэ ч утгаараа нүүдэлчдийн дуу авиаг заавал их шиглүүлэн сэргээх нь соёлын бодлогын нэг байж ч болох юм хэмээж байлаа. Алтай ятгахыг сэргээснээр монголчууд нэг шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэгэн ховор хөгжмийн зэмсэг болж байгаа юм. Тэгээд Алтай ятгах хөгжмийг алтайчууд тэр тусмаа Алтай чуулга дээр алтайчуудын брэнд болгож төвөөр дамжуулж одоо уран бүтээлийн төвөргөж олон нийтэд дэлгэрүүлэх, хойж өвлүүлэх ийм одоо үйл ажиллагааг бид бүхэн 2 жилийн хугацаанд зохион байгууллаа. Ардын дуу гүжгийн Алтай чуулга дээр жангарын удирдгал хэсгээр одоо яг тайзны тоглолтын уран бүтээлийг мэргэжлийн багш нарын тусламжтайгаар бид өнөөдөр хийж байна. За угсаатан зүйн судлаач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Гамбар багш маань ирсэн манай тэр өнөөдөр 7 дахь өдөртөө ажил үүргээ гүйцэтгэж байна.
За нийтдээ бол манайх нэг 45 уран бүтээлч байгаа. За ер нь энэ уран бүтээл хийнэ гэдэг энэ Алтай ятгын чүрээ чуулгын энэ бүтээл маань бүжигчид, дуугчид, хөгжимчид нийтдээ оролцсон тийм Совет маягийн 8-аас 10 минутын тийм бүтээлүүдийг хийж байгаа. Эгээр хэлбэл одоо тухайн найруулгад концертод одоо тавьж болно. За гадуур мөн дуудлагаар юм уу, аль эсвэл одоо соёлын яамны зохион байгуулалт нүүдчин фестивал гэж байдаг. Жангар фестивал гэдэг юм уу, ийм томоохон арга хэмжээнүүдэд бас одоо оролцох ийм зорилготойгоор энийг нэлээд бас хөрөнгө мөнгө зараад, цаг хугацаа зараад мэрэгжлийн багш нарыг дуудаж ирээд ингээд хийж байна. Энэхүү хөгжмийг 6 настай балжир хүүхдээс 60 настай богино хугацаанд заалган сурч алтай магтаалга хайлах бүрэн боломжтой гэнэ. Иргэд олон нийт сурахад маш амархан хөгжмийн зэмсэг гэдгийг онцлон хэлж байлаа. Манайх ингээд жангар туйлын удирдгал хэсгийг одоо уран сайхны хэлбэрт оруулаад богино хэмжээний тоглолтондоо зориулаад бэлтгэлтэй орсон байна. Тэрэнд манай ангийн уран бүтээлчд бүрэн бүрэлдэхүүнээ хамрагдана. Бас дээрээс нь бүжиг анги, чөрөө чуулгын уран бүтээлчд, хөгжимчд тэгээд манай чуулган бүх уран бүтээлчд хамрагдана. Чүрээ чуулгын бүрэлдэхүүнд мэргэжлийн хөгжимчд, уран бүтээлчдүүдийг салбартаа тасралтгүй 20 гаруй жил ажилласан баг бүрэлдэхүүн багтсан гэдгээрээ онцлог давуу талтай юм.